За галзуу series сувгтан тавтай морилоо. Хэдүүлээ Art of Sarah гэх галзуу цувралан үргэлжлүүлцгээе. Хэдэн бороонд та нарыг удаан хүлээлгэхгүй тулд аль болох хурднаараа хийгээд оруулж байгаа шүү. Тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж буй Unitel-тэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд галзуу series сувгтай сабад орчныг дээрээ аль хэдийн нэгдсэн бол лайк дарахтал тэгэл болоо явчих жоо юм. Ингээд энэ галзуу цувралаа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За баг мөрдөгч Сара Кимиг их хэмжээний мөнгө заллаад өөрийнхөө үхлийг хурамчаар зохион байгуулдаг. Үүнийхээ дараа цоошин дүрээр гарч ирээд дараагийн хүнээ залилдаг юм байна гэж дүгнэлээ. Тиймээс энэ удаагийн үхлэнч бас хурамч тэр өөрөө дараагийн заллингаа хийхээр бэлтгэж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Тэгээд тусалгаа дагуулад Жон захирлын хэргийг мөрдөж байсан эмэгтэй мөрдөгч рүү очино. Тэгсэн нөгөө эмэгтэй мөрдөгч бөөн хуур болчихсон байж байна. Учир нь Жон захирлаас зээлээд эргэж өгөхгүй залилсан гэж тооцож байсан 15 тэрбум воныг Будуа компаниас эргүүлээд шилжүүлсэн байж. Тиймээс эмэгтэй мөрдөгч Пак мөрдөгчийг зариуд хэргийг нь удаашруулж цаг хожигт нь Будуа компанид тусалсан гэж үзэж байлаа. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой компаниудаас авилга авсан гэж Пак мөрдөгчийг буруутгана. Энэ мөнгө тэгээд хаанаас шилжээд ороод ирснийг чи хэлээд хэлдэ. Гэмт хэрэгтэн сул яваад байгаа болохоор тэр байх. Юу яриа толгой эргүүлээд байгаа юм. Сара Ким үхсэн мэт. Тэр үхээгүй. Бид хүссэн ч эс хүссэн ч чи бид хоёрын хэрэг хоорондоо холбогдсон. Тиймээс хамтрахаас өөр аргагүй. Надад Nox компаниг үйлгээнүүдийн хуулгыг өгөх. Энэ байна. Бидэнд энэ хэргийг хаахад 3 хоног байгаа болохоор хурдулж үзээрэй. За тэгээд Пак мөрдөгч цагдаагийн газрын дарга дээр очиод уг хэргийг олонд нээлттэй болгож сэжигтнийг эрен сурвалжлах хүсэлтийг тавилаа. Тэгэж байж хэрэгтнийг барих боломжтой болно гэж Пак мөрдөгч даргадаа тайлбарлаад бүх хариуцлагыг нь өөрөө хүлээнэ гэсэнд дарга нь энэнд нэг л итгэлтэй биш байлаа. Бид нар хангалттай удаан тэр нөхрийн тоглоом болж чулуу хөөж явлаа. Хэрвээ бид тэрний нүүр царайг олонд зарлаж, ил эрен сурвалжлуул тэрнийг барихад дөхөмтэй болно. Тэр цагт бид амиа алдсан байдалтай олдсон тэр эмэгтэйг хэн алсан болохыг жинхнээсээ тогтоож чадна. Үүгээр дамжуулаад ловерчнийг өөрийг нь орхинд оруулж чадна гэж би бодож байна. Хөдөлшгүй баримт байгаа мó? Баримтгүй хэж ингэгч нь эрсдэлтэй биш үү? Тэрнийг өөрийг нь барихад бидний бүх баримт аяндаа тодорхой болно. Би бүх хариуцлагыг хүлээх учраас та зөвшөөрөл өгнө. Чи нэг юм мэдэж гинөө. Энэ үйлдэл чинь чиний карьерийг дуусгаж мэдэн штэ. Баярлалаа. За тэгээд Пак мөрдөгч хэвлэлийн хурал хийсэн нь тэр байлаа. Тэгээд тэрний хэвлэлийн хурал хийж байтал туслах мөрдөгч Жэхён ирээд хэвлэлийн хуралыг тасалдууллаа. Пак мөрдөгчийг гайхсанд тэр Сара Ким өөрөө сайн дураараа хүрээд ирлээ гэж шивнэлээ. Пак мөрдөгчийг ирэхэд цагдаа нар Сара Кимийг байцаалтын өрөөнд оруулсан байна. Тэгээд мөрдөгч тэрнээс нэрийг нь асуусанд Сара Ким гэж хариуллаа. Бид нар Сара Ким гэдэг хүний бүртгэл ерөөсөө олоогүй. Овог нэр, төрсөн газар, боловсрол гэдэл. Тэгэхээр дахиад асууя. Таны нэр хэн бэ? Сара Ким гэж танд хэлсэн шүү дээ. Нэрээ хэлэхгүй бидтэй. Нэр тийм чухал биш санагдаж байна. Хэрвээ та намайг ловерчин гэвэл би ловерчин. Уран бүтээлч гэвэл би уран бүтээлч болж таарна шүү дээ. За тэгээд байцаалт эхэллээ. Пак мөрдөгч тэрнийг Будуа брэндээр дамжуулаад заллан хийсэн гэж тулгасан ч Сара Ким үүнийг хүлээхгүй байлаа. Би Будуа брэндийг үүсгэн байгуулсан нь үнэ. Хинч цүнх хийж чадна. Харин түүнийг лагшри бараа болгож чадах хүн цөөхөн байдаг юм. Тэгсэн би үүнийг хийж чадсан. Тиймээс би өөрийнхөө брэндийг өгөөсгөхгүй. Энийг сонсоод цагдаа нар тэрнийг удахгүй хэргийг нь хүлээлгэж чадна гэж найдаж эхэллээ. Тэгэд Пак мөрдөгч тэрэнд өмнө нь дэлгүүрт ажиллаж байгаад орсорггүй алга болсон хэргийнх нь хавтаст хэргийг үзүүлэхэд Сара Ким өөрийгөө тэр хүн биш гэж мэлзэн. Та тэр хүн биш гэж үү? Би үгсэн юм шиг харагдаад байна уу? Үнэн дээр та миний өөрчлөн хэлэх гэж байгаа үннээс их хол байна да. Лагшри брэндүүд яаж лагшри болдгийг мэдэх үү? Тэд хамгийн чухал зүйлээ үл тоодог. Хэрэглэгч. Тэднийг хэдий ч нэ үл тоон, тэд төдий ч нэ бараагч навхаар тэмүүлдэг. Тиймээс би өөрийгөө хэсэг хугацаанд хаяхаар шийдсэн. Миний нэрийг хизээж асуухааргүй тэр газарт. Бүхнийг шинээр эхэлж болох тэр газарт. Тэгэд тэр өмнө нь цэнгэний газарт ажилладаг байсан үеэ ярьж өглөө. Тэр хамт ажилладаг байсан бүсгүүдэд шинэ бизнес эхлүүлэхэд шаардлагатай мөнгө олох хүртлээр тэр ажлыг төр зур хийж байгаа гэдгийг хэлсэнд цаадах нь мөнгөтэй хүн олж авсан нь илүү хурдан гэж зааж өгч. Тэгээд Сара Ким соншийн захиралтай танилцж гэрэлсэн байлаа. Энэ жинхэнэ алмаз уу? Үгүй. Гэхдээ миний эхнэр зүүсэн байгааг харуул бүгд энийг жинхэнэ гэж бодно. Ингээд тэр баячуудын ертөнц рүү хаажмаар хөл тавьж эхэлжээ.
Тэр өөрийгөө соншин захирлын заасны дагуу Оксфорд төгссөн гэж танилцуулж байж. Нэг удаагийн уулзалтын үеэр тэр соншин захирлын найзын эхнэртэй танилцсан байлаа. Тэр гаднаас шинэ брэнд оруулж ирэх гэж байгаа ч Оксфордод удаан сурсан. Сөүлийг сайн мэдэхгүй байгаагаа тэрэнд хэлсэнд цаадхан тэрэнд Жон захирлыг санал болгосон байж. Таны цаг чинь өмссөн хувцастай чинь тохирохгүй харагдаж байна. Та үнэтэй цаг авах мөнгөгүй мө? Эсвэл бусдын бодол танд хамаагүй байдгүй? Ихэнхдээ үнэтэй цаг авах мөнгөгүй хүмүүс үүнийг бусдын бодол надад хамаагүй гэсэн үгээр халахвчилдаг юм да. Та тэгвэл өөрийгөө хуурамч нэр ашигласан. Төгссөн сургуулаа худлаа хэлсэн гэдэгтэйг санал нийлж байгаа мó? Санал нийлнэ. Гэхдээ ийм зөрчлийг шийдэх хууль байхгүй байхаа. Үсрээдэл торгуул төлдөг санагдаж байна. 80 вон билүү. Уралсан пак мөрдөгч тэрнийг хуурамч мэдээлэл ашиглаад Жон захирлын итгэлийг олж авч 15 тэрбум воны хөрөнгө оруулалт татсан. Үүнээс нь болоод Жон захирал компаниасаа мөнгө шамшигдуулсан хэрэгт ороход өөрийгөө хамгаалахын тулд буцаагаад тэр мөнгийг шилжүүлсэн гэж буруутгасан ч Сара Ким хэрэгээ бас л хүлээхгүй байлаа. Тэр чинь зээлсэн мөнгө буцааж өгсөн юм биш. Хөрөнгө оруулалтын ногдол ашгийг өгсөн хэрэг шүү дээ. Жон захирал анх оруулсан мөнгөө айл хэдхэн сарын дотор олоод авчихсан шүү дээ. Тэгэхээр өөрт нь ашигтай л байсан байгаа үстэй. Тэгэхээр энэ гэмт хэрэг гэж юу? Би хүмүүсийг ловертхийн тулд шинэ брэнд бий болгоогүй. Харин ч ловрыг зогсоохын тулд шинэ брэнд бий болгосон. Энэ үед жихэн орж ирээд үнэхээр Будува брендийн цүнхнүүд зарим нь олон 10 саяар, зарим нь олон зуун сая воноор зарагдаж байсан болох баримтыг авчирлаа. Брендийн үнэ тухайн цүнхийг хийсэн өртгөөс шалтгаалдаггүй гэдгийг та нар ойлгож байгаа үстэй. Хүмүүс лагшери брэнд худалдаж авахдаа тэр брендийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд биш. Харин тэр брендийг дагаж ирэх нэр хүндийг нь өөртөө наахын тулд л авдаг юм штэ. Нийгэмд хүний зан чанар гарал угсааг үнэлдэг гэж ярьдаг нь худлаа зүйл. Харин би өөрийн бүтээгдэхүүнүүдээр дамжуулаад хүмүүс бусдаас илүү гэдгээ мэдрэх таатай мэдрэмж, нийгмийн өндөр статусын бэлэг тэмдгийг зарсан. Сара Ким өөрийнхөө бурууг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаач ноцтой шийтгэл хүлээхээс эвтэйхэн болтож чадаад байгааг цагдаа нар анзаарч байлаа. Тиймээс тэд пак мөрдөгчийг мухардалд орохыг гэж болгоомжлцгоно. Гэхдээ таны худалдан авагчид бүтээгдэхүүнийг чинь Солонгост үйлдвэрлэсэн гэдгийг мэдсэн бол тийм үнэтэй авах байсан болов? Та Солонгост үйлдвэрлэсэн цүнхээ Англиас импортлсон болгож бомтоор нэвтрэх хуурамч бичиг баримт бүрдүүлсэн чинь энэ байна. Та бас л буруу ойлгож байна. Бид Солонгост үйлдвэрлэсэн цүнхээ Англи руу гаргаад Англид үйлдвэрлэсэн хоосор хийгээд буцаагаад Англиас наашаа оруулж ирсэн. Тэгэхээр над гайлын бичиг баримт чинь хуурамч биш, жинхэнэ. Наадах чинь зүгээр өнгөлөн далдлалт байна. Та юу хүсснээрээ нэрлж болно. Гэхдээ хууль ерөөсөө зөрчөөгүй. Би Будува брэндээ алдартай болгохын тулд маш их хөдөлмөрлсөн. Тэр бүхэл хуурамчийг нь хүртэл үйлдвэрлэж зах дээр заруулсан. Үнэн дээр хулих бүтээгдэхүүнүүд ориг бүтээгдэхүүнийг илүү ориг болгож байдаг юм штэ. Намайг энэ брэндэд ямар их сэтгэл зүрхээ зориулсныг та одоо ойлгож байгаа байх. Би Будува брэндээ хамгаалахын тулд бүхнийг хийх болно. Тэгвэл та өөрийнхөө бүтээгдэхүүнийг 100 жилийн түүхтэй англи брэнд гэж хуурамч сурталчилгаа хийснэ юу гэж тайлбарлах вэ? Энийг би сурталчилгаа гэхгүй. Энэ бол зүгээр л нэг цуу яриа. Үнэхээр Сара Ким живоноор дамжуулж тэрнтэй хамт ажилладаг залуусаар баян эмэгтэйчүүдэд хамгийн нөлөө бүхий хүмүүсийн эхнэрүүд дандаа Будува брендийн цүнх барьдаг болсон гэдэг цуу яриа тараалгасан байж. Иннээс болоод хүмүүс өөр хоорондоо Будува брендийн талаар цуу яриануудыг ярих болжээ. Сара Ким өөрөө брэндээ тэгж сурталчилсан баримт байхгүй учраас тэрнийг хуурамч сурталчилгаа хийсэн гэж нотлох аргагүй боллоо. Хамгийн гол нь Сара Кимийг заллилан хийсэн гэж хэн нэгэн гомдол гаргаагүй учраас тэрэн дээр хэрэг нээх боломжгүй байдаг. Сара Ким ч энийгээ мэдэж байлаа. Дээрээс нь олон зуун сая воноор цүнх авч нийгмийн байр сууриа бэхжүүлсэн хэрэглэгчдийнх нь хинэнч Будува брендийг хуурамч гэж хэлж чадахгүй гэдэгт Сара Ким итгэлтэй байлаа. Хохирогч байхгүй бол би яаж ловэрчин болох вэ? Танд намайг буруутгах хангалттай баримт байхгүй гэдэгт би итгэлтэй байна. За ингэж хэлэх үггүй болсон мань пак мөрдөгч байцаалтаасаа завсралга авахар боллоо. Завсралгын үеэр Сара Ким коридорт гавтаа явж байсан Жон захиралтай таарна. Тэгсэн Жон захирал тэрнийг хараад галзууртлаа ууралж шууд гүйж ирээд алгадаад авна. Чи юм уу? Яагаад үхээгүй гэдгийг? Чи үхэх ёстой. Чи юу хийснэ мэдэж гин үү? Муу шулам. Удалгүй завсралга дуусгаад мөрдөгчд Сара Кимийг Жон захиралтай нүүрэлдүүлдэг. Жон захирал Сара Кимд 15 тэрбумын хөрөнгө оруулахдаа компаниасаа мөнгө завшсан хэрэгээр яллагдаад байгаа нь тэр байлаа. Тэм учраас Сара Кимийг зөв зүгээр явж байгааг хараад байж ядна.
Тэгээд Пак мөрдөгч Жон захирлыг өмнөх мэдүүлгээр 15 тэрбумын хөрөнгө оруулалт хийхийг Сара Ким ятгсан гэж мэдүүлэг өгсөн гэдгийг сануулж, үнэн эсхийг асуудал Жон захирал гэнэт тэр тухайгаа санахгүй байна гэж мэдэн бодолж эхэллээ. Та энэ хүнийг найзаа гэж хэлсэн. Гэтэл та энэ хүний жинхэнэ нэрийг ч мэдэхгүй. Энэ хүний танд хэлж байсан худал хуурамгуудыг санахгүй нь. Ядаж нэг удаач болов танд үнэн сэтгэлээсээ хандж байсан болов. Энэ хүн өөрийгөө нэгч хүнийг хохироогоогүй гэж хэлээд байгаа. За sorry байж гараа. Борон та нарт нэг чухал юм хэлээдгий. Эхлээд манайхаа энийг нэг үзээд ихтэй. Хүй. Та нар иймэрт унтах гэж байгаа юм уу? Бид нар хайр нэр тунтах хэрэгтэй байд юм аа. Ямар өөцгөртэй юм бэ? Өөрийн хүслээр үргэлж хөгжилддөг. Нээвэрлэнд харал байдаг гэвэл та нар итгэхгүй. Нэр юм уу? Аав ээжүүд бол адал явдлын дайснууд инг тэг гэж дэмий үлхээс цаашгүй. Харин та нар өөрсдөө бүгдийг хийж чадна үсттэй. Тэгвэл хідүүлээ Нээвэрланд руу явцгаая. Тэгэд аав ээж маань яах вэ? Хүүхдүүд өөрсдөө бүгдийг хийж чаднаа. Харин эцэг эхчүүд бидэнд саадлал. Би та нарыг удахгүй ирээд авъя. Аав ээжтэй юу ч битгий хэлээ. За одоо унтаар хүүхдүүдээ. За тэр хараа үз. Тэгэхээр манайхаа Unitel Group нь хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж, цахим орчны эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй нөлөөллийн кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Кампанит ажлын гол онцлог нь кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэж өгөх явдал юм. Нөгөө талаар цахим орчны эрсдэл зөвхөн насанд хүрэгчдэд бус хүүхдүүдэд ч хамаатай асуудал болж байна. Олон хүүхэд онлайн орчинд танихгүй хүмүүстэй харилцах, мэдээлэлээ хуваалцах зэрэг эрсдэлтэй нөхцөлд орж болдог. Тэдний итгэдэг нөхөрсөг Питер Пен бодит амьдрал дээр биш зөвхөн үлгэртэл байдаг гэдгийг та бүхэнд сануулъя. Хүүхдийнхээ дижитал хэрэглээнд илүү анхаарал хандуулж, зөвхөн баталгаад их сурвалжаас мэдээлэлээ авч байгаарай. Тэгээд аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр хамтран ажиллаж байгаа Unitel Group-тэй баярлалаа гэж хэлье. За тэгээд жоох удаан ярьсан бол уучлаарай, хэдүүлээ тайлбартаа эргээд орцгоё. Та ямар нэг зүйл хэлэхгүй юу? Энэ хүн намайг хохироогоогүй. Хэрвээ Будуа брэнд заллан биш жинхэнэ болж таарвал Сара Кимч буруугүй. 15 тэрбумаар хуурамч брэндэд хөрөнгө оруулсан хэрэгээр Жон захиралч буруудахгүй болохоор байлаа. Тиймээс Пак мөрдөгч тэсэлгүй микрофоно хааж угаад тэрнээс ярьж байгаадаа итгэлтэй байгаа эсхийг асуухад цаадах нь би юу ч алдаагүй. Тэгсэн Сара Ким хэлнэ. Нэгэнт байдал ийм болсон болохоор би явлаа. Энэ бүх байцаалтыг харж байсан цагдаагийн дарга байдал буруугаар эргэж байгааг ойлгоод цохолдож эхэллээ. Аргагүй байдалд орсон Пак мөрдөгч Сара Кимийг суллж явууллаа. Таны хийсэн хэвлэлийн хурлын улмаас би таныг миний нэр төрд халтсан гэж шүүхэд өгөх гэж байснаа боллоо. Өнөөдөр та хангалттай зовчих шиг боллоо. Энэ бүхнийг харж байсан цагдаагийн дарагч Пак мөрдөгчд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлнэ. Сара Кимийг гараад иртэл машиныг нь ачаад явчихсан байлаа. Тиймээс тэр хэсэг зур шатан дээр суугаад өмнө нь гэрээсэлээ бичиж байснаа болоод Nox брендийн дэлгүүрт бэлэн мөнгө аваад очиж байснаа дурсан сандаг. Тэр дэлгүүрт очиод нэрийг нь асуусан худалдагчид сэтгүүлийн нүүрэн дээр байсан Сара гэсэн нэрийг хэлчихсэн байж. Тэгээд тэр дэлгүүрээс баахан үнэтэй цүнх аваад дараа нь үнэтэй машин түрээсийн газарт очиж Rolls-Royce түрээсэлж унжээ. Тэгээд Rolls-Royce унаад зочид буудалд очиж, гэвч зочид буудалд буусны дараа тэр бүх бэлэн мөнгөө дуусгасан байж. Энэ хүртэл тэр ганц ч өдөр болов баян хүн шиг амьдарч хүсхийг л хүссэн байлаа. Тэгээд бүх мөнгөө дуусгасан Сара Ким далан дээр очиж зогсоод тэгээд үсэрсэн нь тэр байж. Гэвч живж байхдаа тэр энэ хүртэл ямар их зүйл туулснаа эргэн санджээ. Тэр мөрөөдлийн цүнхээ хаяад живхийг хүссэнгүй. Цүнхнээсээ зурж аваад чадлаараа сэлсээр эрэг дээр гарч ирсэн байна. Тэгээд хуучин удаснаас би 100 жилийн түүхтэй алдарт Будуа брендийн цүнх авлаа. Үнэхээр гайхалтай цүнх байна гэж бичиж постлчоод утсаа ус руу шидчихсэн байж. Тэрнийг энэ бүхний дурсан санаж байх зур Пак мөрдөгч тэрний байцаалтын бичлэгийг анхааралтай үзэж байлаа. Тэгээд тэрний байцаалтаас энэ дэлхий хилдэг зөөлөнч байж чаддаг. Хахир хатууч байж чаддаг. Нэг талд тансаг үдэшлэг болж байхад нөгөө талд хэн нэгэн хүлдэж өгч байдаг гэсэн үгийг сонсоод шууд тэрнийг баривчлахаар гарлаа. Тэрний гарч ирэхэд Сара Ким шатан дээр сууж байна. Танд дахиад тодруулах зүйл байгаа мó? Таныг үл таних эмэгтэй аллагын сэжигтнэр татаж яг одоо баривчилж байна.
Тэгээд Пак мөрдөгч тэрэнд эрхийг нь хэлж өгöd гарт нь гав зүйлгээд буцаагаад байцаалтын өрөөнд авчирлаа. Тэгсэн Сара Ким өөрийг нь хүн амны хэрэгт буруутгах баримт байхгүй гэдэгт итгэлтэй байлаа. Эмэгтэй хүний цогцос муу усны нүхнээс олдсон. Тэр эмэгтэй танаа томоохон арга хэмжээ болсон тэр шөнө амиа алдсан. Та энийг мэдж байгаа бах. Түрүүн та мэдүүлэг өгч байхдаа хүн амны хэрэг болох үеийн нөхцөл байдлыг өөрөө хэлсэн. Бид энэ мэдээллийг олон нийтэд задлаагүй учраас зөвхөн алуурчин л энийг мэдэх боломжтой. Дээрээс нь хохирогчийг хөлдөж үгсэн гэдгийг алуурчнаас өөр хэн ч мэдээгүй байсан. Тэгэхээр та энэ хэргийн цорын ганц гэрч эсвэл алуурчаан гэсэн үг. Хэрвээ та бүх мөнгө аваад алга болсон бол би санаатаа алга гэж дүгнэх байлаа. Тэгсэн та эргээд ирсэн гэхээр тэр өдөр ямар нэг зүйл болсон нь тодорхой байна. Хэрвээ та тэр хүнийг санаатаа алаагүй бол би танд тусалж чадна. Би тамхилж болох уу? Тамхинд орсноос хойш гарч чадаагүй. Миний мэдих баячууд баяжаад ирэхээр бүгдээрээ тамхинаас гарсан. Яагаад гэвэл тэд нар нэг өдөрч болов илүү амьдрахыг хүсдэг. Та тийм мэдрэмжийг мэдэх үү? Харин би яаж ч хичээгээд энэ тал дээр тэдэнтэй адилхан байж чадаагүй. За тэгээд тамхилж байхдаа Сара Ким тэрэнд сэжигтнийг баривчилсан бол 48 цагийн дотор хэрэгт холбогдолтой гэдгийг нотлох ёстой. Хэрв чадахгүй бол суллах ёстой гэдгийг сануулад. Танд одоо 47 цаг байна шүү гэж хайхрамжгүй хэлдэг. Үүнд нэгдүйтсэн Пак мөрдөгч амиа алдсан эмэгтэй зургийг харуулж хохирогчийг Сара Кимтэй адилхан болгож өөрчилсөн байсан гэдгийг хэлээд энэ нь тэрнийг энэ гэмт хэрэгтэй холбоотой гэж сэжиглэхэд хүргэж байгаа гэдгийг хэлсэн ч Сара Ким энэ хэрэг надтай хамаагүй гэж гүрийсээр байлаа. Гэхдээ нэгэнд та намайг буруутай гэдэгт итгэвчсэн болохоор надад итгэхгүй л дээ. Би таныг буруутай гэж итгэж байгаа. Тиймээс би өөрийгөө нотлох болно. Харин та буруугүй бол бас өөрийгөө нотлох хэрэгтэй. Нотолж чаддаг байсан бол би айларт нотолчих байсан л та. Ингээд Пак мөрдөгч хурууны хээг нь болоод ДНК-гийн дээж авч төр саатуулах байранд хордог. Гэвч хэргийн газраас олдсон ДНК-гийн дээжнүүдийн аль нь ч Сара Кимийнхтэй таарахгүй байлаа. Энийг мэдсэн багийнхан нь хямарч эхэлсэн бол Пак мөрдөгч ДНК-гийн дээж авах сургаар Сара Ким үл ялыг инэв хийлснийг анзаарсан байна. Тиймээс тэр бүхнийг маш цэвэрхэн хийсэн гэдэгт Пак мөрдөгч итгэлтэй байлаа. Одоо тэдэнд хэргийг илрүүлэх 34 цагийн хугацаа үлдсэн. Тэгээд хэсэг бодсны эцэст Пак мөрдөгч нэг арга сэддэг. Тэгсэн тэрнийг ажилдаа ирэхэд дарга нь энэ хэрэг дээр өөр мөрдөгч томилох гэж байлаа. Тэгээд байцаалтад тэрнийг биш, өөр мөрдөгчийг оруулна. Гэвч нөгөө мөрдөгч Сара Кимээс тодорхой мэдээлэл яриулж чадсангүй. Гэтэл Сара Ким Пак мөрдөгчөөс өөр хүнд байцаалт өгөхгүй гэсэн учраас мөрдөгчд аргагүй эрхэнд Пак мөрдөгчийг эргүүлж дуудана. Уг нь хоригдсан хүн нь би юмсан. Тэгсэн таал хоригдсан хүн шиг сарайтай харагдаад ах юм. Гэхдээ би таныг ойлгож байна. Би ч бас тань шиг байдалд орж байсан. Бусдын өмнө амархан онгойдог хаалга надад хан хэрэмшгэл санагддаг байлаа. Битгий санаа зов. Танд буруу байхгүй. Тэдэл буруутай. Хөөх. Чамайг чин сэтгэлээсээ хэлж байна гэж бодлоо шүү. Та ингэж хүмүүсийг хэцүү байдлаар нь далимдуулж эрхшээлд оруулдаг. Заллин хийдэх хүмүүс тэнэг эсвэл боловсралгүй хүмүүсийг онилдог гэж боддоггүй. Үгүй ээ. Жинхэнэ залливчид өндөр боловсралтай, эрх мэдэлтэй хүмүүсийг онилдог. Яагаад гэвэл тэд хууртагдсан гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй юм. Пак мөрдөгч тэрнийг Будува брендийн томоохон арга хэмжээний дараа хаана юу хийснийг нь асуухад Сара Ким Самуол их дэлгүүрт шинээр нээх гэж байсан дэлгүүрийнхээ байранд очсон. Хэд хоног тэндээ бүтэн ажиллаж угаад өнөөдөр ирсэн гэж тайлбарлаад тэр бүхнийг нотлох бүх баримт байгаа гэдгийг хэлсэнд Пак мөрдөгч бас л хэлэх үггүй болоод гарч явна. Гэвч Пак мөрдөгч зариуд мухардсан болж жүжиглсэн байж. Учир нь Самуол их дэлгүүрийн захирал Чой тэдний дэлгүүртээ байгуулсан гэрээгээ цуцалсан тухай өмнө нь ярьж байсныг Пак мөрдөгч сансан байлаа. Тиймээс Самуол их дэлгүүрт үнэхээр Будува дэлгүүрийн их засвар явагдаж байгаа эсхийг шалгуулахаар туслахаа явуулдаг. Гэтэл үнэхээр саяхны хүртэл Самуол их дэлгүүр дотор Будува дэлгүүрийн засвар хийгдэж байсан болохыг Жэхэн олж мэдсэн байна. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө Чой захирлын тушаалаар тэр дэлгүүрийг яаралтай буулгасан байж. Тиймээс Пак мөрдөгч Чой захиралтай уулзахаар их дэлгүүр дээр очно. Та яагаад гэрээгээ зөрчиж тэр дэлгүүрийн засварыг зогсоосон? Бас яагаад хяналтын камерын бичлэгийг устгацсан? Сара Ким яг юу хийсэн болоо та ийм дээрээ тулсан юм бэ? Би чамайг надад дээр анх ирэх хүртэл чин заллуулж байгаагаа мэдээгүй. Тэр новш яаж миний дэлгүүрийн гадаа цогцос чирээд ирж чаддаг байна? Би дэлгүүрийнхээ нэр хүндийг л хамгаалсан. Цогцос чирж ирсэн гинэ. Та хяналтын бичлэгээс харсан юм уу? Хэрвээ та мэдсээр байж тэр бичлэгийг устгасан бол та өөрөө буруутай штэ. Бичлэгт юу байсныг та өөрөө хараагүй юм чинь намайг та яаж чадахгүй.
Та Сара Кимд туслах биш. Үнэхээр дэлгүүрийнхээ нэр хүндийг бодж байгаа бол би танд тусалж чадна шүү. Тэгэд Пак мөрдөгч утсан дээрээ саяын яриаг бичиж авсан гэдгээ харуулхад Чой захиралч бас утсаараа бичлэг хийж байгаагаа харуулна. Тэгэд тэр хоёр хажуудаа байсан цэцгийн савнд утсаа хийгээд илэн далангүй ярилцахаар болно. Гэтэл Чой захирал Сара Кимийг анханасаа зөвхөн өөрийг нь заллахын тулд ажилласан гэдэгт итгэлтэй байгаагаа хэлдэг. Тэр нэг өдөр Сара Ким их дэлгүүрт нь дээд зэрэглэлийн дэлгүүр нээх хүсэлтэйгээ илэрхийлж очиж. Гэвч тэрнтэй уулзсан захирал тэрний брендийн танилцуулгыг үзээд хүлээж аваад Пак Бунсок захиралтай уулзаарай гэд яваад өгч. Тэгээд Сара Ким тэр захиралыг нь хүлээж суухдаа тэр Чой захирлын бичсэн намтар номыг нэгэнгүй уншиж дуусгасан байлаа. Гэвч орой болоход тэнд Пак Бунсок гэж захирал ажилдгүй болохыг олж мэдээд их бухимддаг. Тэгээд гэртээ ирсэн хойно өөр төлөвлөгөө боловсруулж Живоныг гэртээ дуудаж. Тэгээд тэрэнд Самуэль их дэлгүүрт салбараа нээх гэж байгаа учраас Чой захиралтай холбоо тогтоо гэж даалгаж. Ингээд Живон Чой захиралтай дотносож тэрний хэв маяг зуршлуудыг судалж эхэлж. Тэгээд Чой захирал найзуудыгаа орхиод гарахтаа утсаа үлдээж тэдний яриаг бичиж аваад дараа нь эзгүй хайгуур нь юу ярьсныг нь сонсдог болохыг мэдсэн Сара Ким найзуудад нь сэтгэл төрүүлэхээр хичээж эхэлжээ. Улмаар найзууд нь Чой захирлыг эзгүй үед Сара Ким болоод тэрний Будува брендийг магтаж ярихыг сонссон Чой захирал шууд Будува брендийн төв дэлгүүр рүү очиж Сара Кимтэй таарсан нь тэр байж. Энэ үеэр Живон аль хэдийн Чой захирлын хамгаалагч жолооч нь болж амжижээ. Тэгээд Чой захирал зориуд утсаа үлдээгээд ариун цэврийн өрөөлөө явхад энийг мэдчихсэн Сара Ким зориуд тэрнийг магтаж ярьж. Дараа нь Самуэль их дэлгүүрийн үйл ажиллагааны захирал Сара Кимтэй уулзахаар ирж. Сара Кимийг дэлгүүр дээрээ бүтэн өдөр хүлээлгсэн нөхөр учраас Сара Ким ч мөчөөгөө гэлгүй тэрнийг өдөржин хүлээлгдэг. Тэгээд тэрэнд Самуэль дэлгүүрийн нөхцлөөр бид гэрээ хийхгүй. Самуэль дэлгүүр бидний нөхцлөөр гэрээ хийвэл бид хийн гэж томроод явуулж. Тэгсэн Чой захирал тэднийг дэлгүүртээ оруулахын тулд Сара Кимийн нөхцөл болох 10% шимтгэлийн нөхцөлийг хүлээж авчээ. Хэд хоногийн дараа тэд пабад таарч энэ уулзалтыг төлөвлөж байсан Сара Кимч Чой захиралд онцгой сэтгэл төрүүлж чаддаг. Танай дэлгүүр бидний 10% шимтгэлийн нөхцөлийг хүлээж авсанд баярлалаа. Гэхдээ би энэ саналаасаа бас татгалзах ёстой болох нь. Яагад гэвэл Мираи дэлгүүр бидэнд 9% шимтгэл санал болгосон. Гэхдээ танд чин үннээр хэлэхэд танай дэлгүүр шимтгэлийн 10 болгохдоо зэрэгцээд тэндээс 9% шимтгэлийн санал ирсэнд би их гайхаж байна. Танай дотроос мэдээлэл задраад байх шиг санагдаж байна. Танай үйл ажиллагааны захирал Ким Хоммиг би энэ хэрэгт сэжгэлж байна. За тэгсэн энэс болоод Хомми менежер маргааш нь ажилласаа халагджээ. Ингээд Сара Ким өмнө нь ажиллаж байсан тэр дэлгүүрийн байранда Будува брендийн дэлгүүрээ нээхээр болдог. Үүндээ тэр баярлж байсан ч гаднаа юу ч болоогүй юм шиг л царайлна. Гэтэл энэ үеэр Чой захирал дээр туслах нь ирж, үе плонжид Сара Ким гэдэг хүн үүмэн дэгдээсэн тухай мэдээд уулгалаа. Тэгээд Чой захирал Сара Кимтэй уулзаж, Сара Ким гэдэг нөхөр өмнө нь цүнхтэй мөнгө чирж яваад шинэ баян шиг тэнийг ааш гаргаж байсан тухай сонссон гэдгийг хэлээд. Чамайг хэн нэгэн дуурайгаад байх шиг байна. Би тэр хүнийг яаралтай олно. Чи манай хамгаалтынханд мэдээлэл өгч бүртгүүл. Гэсэнд Сара Ким сандраад. Энэнд та оролцох хэрэггүй. Би өөрөө зохицуулъя гэж хэлж байж. Гэвч Чой захирал эцсийн мөч хүртэл Сара Кимд итгэсэн байлаа. Тэгээд тэрний зохион байгуулсан дээд зэрэглэлийн үдэшлэг дээр хамгийн сүүлд Сара Кимийг дуурайдаг нөгөө эмэгтэйг харсан гэдгээ Пак мөрдөгчд хэлээд. Тэр л Сара Кимийг алсан байхаас зайлахгүй гэж бас итгэлтэйгээр хэлдэг. Хариуд нь Сара Ким одоо ч амьд угааг хэлсэнд Чой захирал гайхнаа. Та яг аль Сара Кимийг нь хэлээд байна? Ингээд Пак мөрдөгч тэндээс бушуухан гарч явлаа. Сара Кимийг дуурайдаг бас нэг хүн байх шиг байна. Чой захирал сүүлд тэр хоёрыг нэг дор харсан гэж байна. Шинжилгээний багийг харалтай дууд. Ингээд шинжилгээний багийнхан хүлээн авалт болсон газарт очсон ч тентхийн хяналтын камерын утаснуудыг бүгдийг нь тасалсан байж. Гэхдээ тэр өдөр Сара Ким болоод тэрнийг дуурайгч нөхөр хоёулаа адилхан хувцастай явсан болох нь тодорхой болно. Гэвч тэдэнд бодиттой нотлох баримт байсангүй. Тиймээс тэд тэр өдөр Сара Кимийн өмссөн даашинзыг хийсэн дизайнер дээр очлоо. Гэтэл Сара Ким тэднийхэр нэг даашинзыг хоёр өөр хэмжээтэйг захиалж хийлгсэн байдаг. Тэгээд Пак мөрдөгч дизайнерын ашиглаж байсан хадгууруудаас ДНК-гийн дээж авч шинжилэхэд тэр нь баривчлагдсан Сара Кимийн ДНК-та биш, харин хохирогч эмэгтэйнхтэй таарч байлаа. За ингээд хэрэг улам хээдрээтэй болж байгааг ойлгосон Пак мөрдөгч нэлээд бодсны эцэст Сара Ким өөрөөр нь хэрэгэ мөрдүүлэхээр зориуд сонгосон болохыг ойлгоноо.
За энд хүрээд part 3-ын тайлбар маань дууслаа. Бас л галзуу сонирхолтой хэсэгдэрээ дуусчлаа тий. Тэгэхээр хэдүүлээ дараагийн part дээр бараг арт овсараа бүрэн дуусгацгаая. Харин та нар маань тэр хооронд сабадараагүй болсаа ба таарсан бол лайка дарахтал тэгэл болоо явчих юм шүү. За тэгээд энэ галзуу цувралыг аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээхээр зорж буй Unitel-тэй хамтран хүргэлээ. Монгол улсад 2025 онд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь цахим орчинд үйлдэгдсэн байна. Таны хүүхдийн дижитал хэрэглээ аюулгүй байж чадаж байгаа юм. Тэдний идэгдэг нөхөрсөг бидэр байна, үлгэртэл байдаг. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе. Unitel. Манайхан тэгээд хүүхдүүдийнхээ дижитал хэрэглээнд илүү анхаарал хандуулж, баталгаад их сурвалжаас мэдээлэл авч байгаарай. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу цувралын тайлбараар эргээд уулзцгаая.